За хай зүрхнүүд мэдээж Таманс би саяд анимыг гарсан даруйд нь 3 4-р ангийг нь ярьж өгөхөөр бэлтгэлээ шууд эхэлцгээе. Манай Тамон Ори хоёр хоолны нэвтрүүлэлт оролцоод хоорондоо их л найрсаг, бараг бэстүүд гэмээр нэлээд дотн гой харилцаатай байгааг нь утаагаа үзээд дотроо хөөх юм нэгэнтэйгээ ч гэсэн гайгүй байд юм байна гэж бодоод баярлаад яж иваа. Дөрмийн дагуу гэр зэрлэгээний ажилдаа очиход Тамон маань бодолд дарагдсан. Учир нь дараагийн хоолны нэвтрүүлэгтээ орохдоо Оритой харилцан ярилцах зохиолоо бичиж цээжлэхгүй болохгүй юм байна. Утаагийн өмнөгчгээ эрч хүч урам зоригийг нь сэргээх хідүү хэлжээл орой олыг бэлтжээл гэрийн зүг гидэн годын явж байтал Оритой халз мөргөлдөөд нөгөөх нь их л сайхан зантай хүүе яана сори зүгээр өнтэргэл утаагийн фейс хамтлагийн шүтээний харчаад дахиад ханхуу гээгддэг Ориг харсандаа итгэж үхэхгүй л чив чимээгүүл гүгээд явчнаа. Харих замдаа хайртай фэн дэвүүрээ Тамоны гэрт мартцсан гэж бодоод ортол чимээ анир алах шүү. Чимээг үхэн гэтэд өрөөнд нь орсон биш. Саяхан утаагитэй найрсаг харилцаж байсан Ори Тамоныг эргүү тэнэг малаар нь дуудсан бүр зодож цохиод байж идэг шүү. Тэгснээ утаагийг харснаа оо дахиад сайн уу дэвүүрээ харин түрүүн мөргөлдөхтэй чи унгааз бэлээ. Тамоо минь найз халууц чинь уу яаж ийн өөрийгөө бити ядраагаад байлдаа гэд илт жүжиглээ носон. Утаагийн хэсэг шоконд орж балмагдаж байснаа. Миний хайртай Тамоныг чам мэтэн зодож цохиод дормжлон гэж байхгүй шүү байна да. Битгий давраад агаараа гэд гэрээс нь хөөгчдөг. Хамгийн амар нь Ори Тамоныг загнаж байгаа анхны тохиолдол нь энэ биш. Ер нь л байнга ингэж харьцдаг. Тэгснээ олны нүдэн дээр гарангуудаа сайн найзууд шиг жүжиглдэг юм байна. Энэ үеэр Ори хаалгыг нь эвдлээл ороод ирнэ. Намайг те бүхэл бүтэн айдол од хүнийг хөөдөг чи ямар овоо охин бэ гэл. Ер нь угаасаа л ийм ууртай ааштай зэвүүн залуу байсан. Юуны ч хаахүү хоронхүү гэвэл баг болно за. Бүх зүйлд Тамон өвдөг сөхөрч уучлалт гуугастай. Ори бол анханасаа л Тамонд дургу тэгээ өөрийгөө төв болно гэж боддог бөгөөд Тамоо шиг дүнсгэр арчаагүй юм яаж агаад манай амлагийн төвд зогсож байдгийг гэж боддог нь ярианаас нь ойлгогдно. Бүр айдал байсан ч жинхэнэ занг нь мэдсэн утаагийн хүртэл Тамоноос түүнээс зайгаа ерөөсөө барихгүй өмөрч хамгаалаад байгаа болохоор хидэр ядуур үндсэн зан илүү ихээр гарч ирж байгаа аахгүй юу Оригийн. Энэ байдлыг нь менежер нь хүртэл мэддэг хизээ азааны бүр ингээд хаалгыг нь засаж өгөөд байж идэг. Тэгээ нөгөө хоёр нь нэвтрүүлгийн текстээ бэлдээд утаагийн хоол унд бэлдэж энэ өдөр нэг юм дуслаа. Утаагийн тэндээсээ гараад лифтэнд суугаад гэрлүүгээ явах гэтэл доод давхарт Ори яг хаалгыг нь андаад зогссон хүлээж идэм байгаа сте. Өнөөдрийн болсон үйл явдал тэр тусмаа өөрийнх нь жинхэнэ занг өөр хүнд хэлсэн байвал бараг алчин шүү. Амаа таглуулах хөлс хэдийг амаар Тамоноор ямар нэгэн зүйл хийлгмээр байвал хэл. Тэр миний хэлсэн үгийг нохой шиг л биелүүлдэг ухаан юм ярьж идэг. За энийг сонссон утаагаа бол жинхэнэ зэвүү дургу хоёр нь зэрэг хүрч хүй Ори түүнд гар хүрхийн бол би ч хамааг хараа алчин шүү. Чам мэтийн талаар бүр амнаасаа өсөгч гаргах хүсэл алга бай гэж авсан. Удалгүй фейс хамтлагийн шин дуу засагдах гэж байгаа бөгөөд энэ удаад шал өөр сэдв буюу тэд хайр дурлалаас болж шаналсан, шархалсан дуудуулах юм байна. Тиймээс фейсийн төв дуучин буюу Тамоныг сольж магадгүй бүр санал асуулга шүүлт явуулахар болчдөг. Фейс хамтлагийн төв гэдэг бол нэр хүндтэй нэгний зогсох хэсэг учраас маш онцгой өндөр байр суурь. Ингээд 5-7 хоногийн турш төв дуучин шалгаруулах өрсөлдөөн эхлэхээр болсон. Энэ бүхнийг мэдсэн утаагийн хувьд тэнгэр нэргэх мэт аимшигтай санагдаж очоод хамаг байдаг сэтгэл хөдлөлөө гаргаж дургу байгаагаа илэрхийлсэн ч яг үнэндээ өөрийнх нь харьяалагддаг компани нь энэ удаагийн төсөлд угаасаа л Ориг төв болгоно гэж төлөвлөсөн байсан юм байна. Тамон гаднаа зүгээр байгаа боловч энэ байр суурьнаасаа унана гэдгийг мэдээд маш их сэтгэлээр унжээ. Усан нүдэн ханхуу цааш. Сурагчдын зуны амралт эхэлж бүгдээрээ л гадуур найзуудтайгаа тэнэж далаа явж хөвгөлтэй байгаа бол манай гурав бол тийм бишээ. Учир нь өнөөдөр фейс хамтлагийн төв гишүүнийг сонгох шүүлтийн эхний сонгон шалгаруулалт болох юм аа. Хамгийн гол нь Оригийн аав ээж нь алдартай, өөрөө ч авьяастай, тиймдээч өмнөх төв гишүүн дээрч Ори сонгогдох байсан ч яагаад ч юм Тамон болцсон юм байна. Шалгаруулалт эхэллээ. Шин дууны нэр бол Бороо. Гол агуулга нь хин нэгний алдсан зүйл нь хичнээн үнцэнтэй байсныг ухаарч буй эр хүний харуулслыг шингээж буй мэт байх ёстой гинэ. Тэгэхээр эхний шалгаруулалт энэ дуутай холбоотой байх учраас мэдрэмжээ жинхнээсээ ойлгуулж байгаа хүн нь ялна гэсэн үг. Дараалал ёсоор эхлээд Ори за цаадах ч юм бол зүгээр л дууга өөрийгөө ч тултал мэдэрсэн маш сайн жүжиглж яадаг. Шүүгчдээс ч маш өндөр үнэлгээ авна.
Харин Тамооны хувьд дундаа таарахгүй нэг л тийм хийсвэр ивэ олохгүй жүжиглэлтэй байсан учраас мэдээж маш муу дүгнэгдэнэ. Гэхдээ тэгээд хайр дурлалтай нэг ч удаа болов уучраад хаягдаж байгаагүй юм чарахгүй өстэй тий. Шалгаруулалт дуусны дараа Ори Тамооныг үгээр тэстэй. Чааста чи өөрийгөө хардаа дахиад 4 тулаан байгаа штэ азгүй амтан минь амжилтч гэж ах шиг. Мэдээж гэртээ ирээд сэтгэл санаа нь бүр үнэхээр авах юмгүй болцсон доошо хязгааргүй. Утагийн яаж ч байсан Тамооныг дэмжээд байгаа болохоор цаанаасаа Лоригийн ууранд дүрлзэж ямар сайндаа намайг төрүүлэх юм болвол Утагийн чи манад ирээрэй гэдээ. Ори угаасаа өөрийгөө батны төрүүлээд төв гишүүн болно гэд хангалттай итгэлтэй байгаа. Утагийн үнийг нүгүйсгэж чи харжаарай. Тамоо угаасаа чамд байр суурь тавьж өгөхгүй. Үнэхээр харин чи төв болж чадах юм бол яхав танад очино гэд шарандаа хэлчихдэг. Гэхдээ тэгэд ингэж хэлсэндээ Тамооноос уучлалт гуугаад зүгээр л хажууд нь Тамооныг илт доош нь хийгээд доромжлоод байгаа болохоор албаар л тэгээд хэлсэн гэхүүдээ. Угаасаа Тамоон ч Утагийг явуулахгүй нь ойлгомжтой. Ингээд дараагийн шалгаруулалт дээр яах вэ гэсээр учир нь Тамоо хайрын талаар мэдэх байдгүй хаягдаж ч үзээгүй болохоор ямар ч туршлага байхгүй. Тиймээс Утагитэй бараг л хос болоод зуны баярт хамт явахыг уурдаг. Ядчил тэнд очивол хөөхөн хосуудыг хараад хайрын талаар багахан ч гэсэн ойлголттой болж 2 дугаар шатанд төрүүлнэ л гэсэн бодолтой байгаа. Ийм гой зуны баярт хайртай шүтэнтэйгээ хамт явна гэдэг бол Утагигийн хувьд мөрөөдлийнх нь нэг хэсэг биелэгтэй л адил. Зя тэгээд явхаар болж байгаа. Нөгөө талд алдартай жүжигчин Сакагучи, түүний ихнэр дуучин Shiori хүүнд болох Оригийн талаар телевизээр мэдээ гарч яхад Ори тоосон ч шинжгүй. Утагийг л яагаад намайг хүндлэхгүй байна? Алдартай хүмүүсийн хүүхэд би байхад над чиг хүнд хүн болгон бараг мөргөдөг. Тэгэхэд тэр охин арай шүү ухааны юм ботцсон байж гинэ. Зуны баяр дээр Утагийн байдгаараа гоёод хөөхөн юката өмсч гисэн байгаа бол Тамоон бас арайч нөгөө цаасан малгайгаа өмсөг байна азар. Бараа өнгийн хиймэл өсвгээд баг зөвчж. Тамоон ирсэн даруйдаал хайр хаана байна, хайр гэж юу юм бэ гэд хайсаар хосуудыг нууцаар тандаастай. Манай хоёр буугаар ондог тоглоод Утагийн Тамооныхоо зурагтай шоколадын чихрийг шууд л буудаад авчин харин Тамоо мэн нэг ийм л юм хожих шивдэ. Тэгэл өөрийгөө байнга буруутгаал угаасаа дандаа азгүй байдаг. Энэ байдлаараа дараагийн шалгаруулалт дээр дуус гэл уйлалаадаг. Тэгсэж Ори энэ хоёрыг бүр тагнаад нууцаар дагаад үлгээд байгаа юм бахта энэ хоёр яг ямар харилцаатай болоо гэл их л сонирхож шүү. За манай хоёрын хажууд нь хосууд нэгэндээ аманд нь хоол хийж өгөөд ахаар нь энэ л хайр юм байна гэд Утагигийн аманд нь хоол хийж өгөх гэсэн биш нөгөөх нь ухаан алдангаал төхөн ер нь л үйлдэл бүр нь хайр хүргээд маш хэцүү. Та нар ч гэсэн хайртай аялалтайгаа болцоод байгаа юм шиг ингээд явбал хэцүү өстэй тий. За тэгээд Тамоон уух юмд явсан хагуур Ори гаднах төрхөө өөрчилсөн байдлаар Утагийн дээр ирээд сайн уу ганцаараа явж байгаа мó хамт явж исэн залуу чинь найз залуу чинь юм уу гэл асууж гарч шүү. Энийг нь Тамоон холоос харчаад уучлаарай. Зөвшөөрөлгүй найз охиноос нь олон толоо юм асуухгүй байвал сайнсан гэд аваад явчлаа. Ориг айл нь бол таниагүй. Хол очиод хоёулахна байгаа дээрээ хэлчихье гэж бодсон юм уу яасан. Чиний юката чинь мангар хөөрхөн зөгч ин гэл хэлэл хайсан. Хэлснийхээ дараа ичиж сандраад сүйд. Манай хоёр ярилцж байгаад нэг зүйл дээр санаа нийлэн тэр нь юу вэ гэхээр ер нь бол заавал ингэж олон нийтийн газар хайр дурлал гэж ямар байдгийг хайх шал дэмий зүйл юм байна. Эхлээд багаар альва зүйлийг мэдэж эхлэе. Би чамайг багшаа гэж дуудъя гэж авдیں۔ Энэ Тамоон бас аална. Сүүлдээ симпа энтер болоод юу ч болоод байгаа гэдэг шиг. Ингээд зуны баярын хөгжилдөөч гихүү хөхтөөч гихүү нэгэн өдөр өнгөрсөн. Гэхдээ Утагийн Тамоо хоёр маань энэ өдрийг үнэхээр аз жаргалтайгаар дурсамжтайгаар өнгөрүүлж чадлаа. Дараагийн шатны шалгаруулалт дээр Утагийн Тамооныг заавал ялна гэснээр цаадах чинь нилээн их урам зориг авна. Фэйс хамтлагийн төв гишүүнийг сонгох 2 дугаар шат инхүү эхэллээ. Энэ удаад жүжиглэлт биш тис өөр буюу усан дэвсгэрийг гатлан уралдах юм байна. Утагийн дамлснараа илт давуу байдлаар Тамоо маань 1-р байранд орсон. За ингээд Тамоос B-side анимегийн 3-4-р анги туслаа. Дараагийн 5-6-р анги нь гарахаар нь гялсхан шиг л яриад өгөхийг бодно. Манайхан дулаахан хувцлаарай заяа. Зүрх